юм үгээ илэрхийлж хэлж чаддаггүй одоо хосын харилцаан дотор явж идэг. За магадгүй эрэгтэй ч гэж магадгүй эмэгтэй ч гэж магадгүй тий. Гэхдээ л ингээд ийм уул нь бол хэлчмээр байгаа. Уул нь бол ингээ өөрөө тэр хүнээс өөр бодож байгаа ч юм уу тий. Уул нь бол өөрт ингээ хэлэх тий ярилцах зүйл зөндөө байгаа. Гэхдээ тэрийг гадагшлуулж чаддаггүй тий. Ямар нэгэн зүйл болоход ерөнхийдөө ингээд юу ч хэлдэггүй. Твчдэг, дэсдэг, залгидаг, дугаалдаг. За эсвэл бол тэндээс гараа явдаг. Тэгэхээр энэ бас нөгөө хүүхэд наснд л сурсан зүйл байхгүй. Тэгэхээр бидний өнөөгийн амьдрал тий бага настай минь маш холбоотой байдаг. За тэгэхээр хүүхэд хэрвээ ингээд тий хүүхэд одоо бид нар өөрсдөө бага байхдаа ингээд юм хэрүүл маргаантай тэгэл маш их тэмцэл тулаан хашгираа тий эсвэл нэг юм хөндөй хоосон байдал. Тэ нэг гэрт байгаад байгаа нэг хоол идээд байгаа. Тэгтээ нэг тэр юм дулаан ингээл ярилцах инээх те ямар нэгэн алдаа гаргасан бол тэрнийхэн талаар ярилцах ч юм уу. Тийм зүйл огт байхгүй те. Ийм амьдрал донд өссөн хүүхдүүдэд ерөөсөө нэг зүйл аюулсаа кодлогдож үлддэг. Энэ нь юу вэ гэхээр нөгөө чимээгүй дууга байх нь аюулгүй гэдэг зүйл. Эсвэл те эцэг их нь хол байсан. Эсвэл одоо юу гэдэг өнчүүрөөсөн байсан ч гэх юм уу тий. Эсвэл одоо юу гэдэг нэг амтан хүнийг аргалж ингэж аялж амьдарч ийсэн. За дээрэс нь аюу тийм зовж амьдарч байгаа ээжийг харж өссөн хүүхдүүд бас яг ийм болдог. Тий. Нэг ийм дууга юмаа ингэж тий. Бусдад л тэр хүмүүст л сайхан байвал өөрийг ямар байх нь хамаагүй. Өөрийгөө орхиж тий ингэж үлддэг байгаа. Тэгэхээр дууга байвал хэрвээ би тисчүүл аюул багасна гэж хүүхэд насндаа сурчсан байдаг гэсэн үг байхгүй. Өөрийгөө илэрхийлвэл харин яг асуудал үүснэ. Хэрүүл маргаан гарна. Магадгүй одоо нөгөө хайр алдагдана. Тэгээ хайр алдагдана гэдэг чинь ойлгож байгаа үстэй тийм ядаж байсан сайхан зүйл болохгүй. За тэгээд яах нь эсвэл буруутан болно. Ингээл мэдрэмжээ дараа сурчдаг байна. Ерөөсөө өөрийнхөө хэрэгцээг дандаа хойш нь тавьдаг байна. Бусдыг тайван байлгах, бусдыг л аз жаргалтай байлгах, тэг ингээл бусдыг гэдэг зүйлийг өөрөөсөө нэгт тавиад сурчдаг гэсэн. Энийг тэг ингээд хүүхэд насндаа сурцсан хүмүүс хүүхдүүдээ ч гэсэн ийм байхыг аягүй хүсдэг. Хүний аргыг олцвор, хүний ивийг ол. Тэг хүн одоо ингээд манай ээж бас энийг аягүй ярьдаг гэсэн байхгүй. Тэг чийл дугаа олчих. Тэг овоо босгоог бол шаазгаа юм дээр суух. Чи яасан? Чи тэгэл наатах хаяал явчаач тэг. Үгүй чи тэгэл тисчээч тэг. Үгүй чи тэгэл заавал тэнд ингэж өөрийгөө илэрхийлэл тэг ингээл байх ямар хэрэгтэй юм. Тэл хай чимээгүй дугаа бол гэдэг энэ зүйлийг аяг ярьдаг байсан. Тэгэхээр энэ нь болохоороо том болоод яах нь ингээл кодлогдсон зүйл чинь том болоод чи хосын харилцаан дээр маргаан гармагц яах вэ? За яах вэ би төвччих. Би л тисчи, би л дугаа хийчих. Инкээс өөр арга байхгүй. Ингээд сурцсан юм чи. Тэгэл өөрийгөө ойлгуулахын оронд те магадгүй би ингэж бодож гинэ гэд хэлхийн оронд те нөхөрхийн амт яах вэ гэхээр нөгөө ингээд харилцаагаа авч үлдэхийн тулд тий ахаа тэр хэрүүлийг ингээд цаашаа явчих үедээ гэж гал унтраахын тулд эсвэл бол одоо юу гэдэг бит хоёр ингээд үл ойлголцоод ирэхээр хүүхдүүд хэцүү байдалд орчих үедээ ингээд дандаа өөрийгөө орхиж байгаа ч дандаа тэр нөхөр тайван байхгүй бол эхнэр ингэхгүй бол хүүхдүүд ингэхгүй бол гэл өөрийгөө орхиод өөрийнхөө дотор байгаа мэдрэмжүүдийг улам дарна. Тэгэхээр энд таны буруу байхгүй л дээ тий байхгүй. Ерөөсөө хүүхэд байхдаа л өөрийгөө ингэж хамгаалж сурсан. Магадгүй бас нэг юм олон хүүхэдтэй айлын тунд хүүхдүүд бас нэг иймэрхүү байдаг тий. За тэгэл нөгөө дээш их жахнараа доошоо дүүнрээ гээл ингээл ингэж гүсээр агаад ингээд өөрийгөө орхицсан байдаг. За тэгэхээр гэхдээ бид нар одоо л том болсон. Тэгэхээр тэр үед хүүхэд байхад чинь чамааг одоо ингээд чиний аминд орж исэн, чамааг аварж исэн тий чимээгүй байснараа нэг зодуулахгүй, загнуулахгүй тий ингээ өнгөрч исэн болвол одоо энэ нь харин чиний амьдралд саад болж иж магадгүй. Чи нөхөртөө илүү их гомдж иж магадгүй. Яагаад тэгэхээр чи дотроо байгаа юм хэлэх юмсан. Хэлэх гэхээр л нөхөр нь ингээд юу гинэ гэж асуучих юм бол тэр ингээл чимэг болчихно. Үгүй хүн юу гинэ гэж асууж байгаа юм чинь цааш нь ярих хэрэгтэй байхгүй уу тий. Үгүй ингэсэн байхгүй гэсэн байхгүй. Би ингэж бодож байгаа байхгүй гэж ярих хэрэгтэй байтал ингээд тэр нэг юм жоох ингээл дуурж байгаа дуу нөгөө бага насны чинь тий нөгөө аавыг чинь уралж ирсэн нэг санагдуулдаг байхгүй. Бид нар өөргөө тэрийг санаж нэг юм мэддэггүй л дээ. Бидний энэ автомат зүйл чинь биднийг бодож амжихаас өмнө шууд өвөлдөгддөг зүйл байхгүй. Тэгэл нэг гэл чимээгүй байл явчин тий. Тэгэхээр ингээд магадгүй ийм хүмүүс яадаг вэ гэхээр би хилэмжээрээ жоохон дургуцлаа илэрхийлдэг тий. Дууга хураах, жоохон муухай харах, сквал буруу харж хэвдэх, сквал гараад явах ч юм уу тий. Чаавас ингээл байгаа юм. Гэхдээ эн чинь яаж байгаа гэхээр миний дотор нэг юм хэлмээр зүйл байгаамаа л гэсэн үг байхгүй юу? Уг нь гэхдээ тэрийгээ зүгээр ингээд насанд хүрсэн хүн чинь зүгээр гаргаал хэлчмээр л байгаа байхгүй юу? Нөгөө хүн эсэргүүцэж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж тэр хүн чиний бодлоос өөр байна. А миний бодол чинийхаас өөр байна л гэсэн ийм үнцэг байхад л энийг аюул гэж харж байгаа байхгүй юу? Тэгэхээр яах нь
Хүүхэд наснд сурсан эндээ бууж өгдөг, буулт хийдэг энэ зүйл нь яаж одоо харагддаг вэ гэхээр ихэнхдээ маш чимээгүйгээр илэрдэг. Тийм болохоор хүмүүс нөгөө хүний чинь юм хэцүү байдал байна гэж мэддэг байхгүй юу? Ингээ баян ингээл чимээгүү залгаал ингээл дугаа болоод ингээд байгаа юм чинь тэг ингээд болж байгаа юм байна л гэж хажуудлах хүн ойлгоод яваад байдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эн чинь бол хүүхэд наснд бол чиний хувьд хамгийн одоо тий амиа авч үлдэх зөв арга байсан. Одоо насанд хүрэхэд энэ чинь харин амьдралыг чинь сүрүүлдэг. Чамд маш их гомдлыг авчирдаг байгаа. За тэгэхээр энэ хосын харилцаанд те энэ одоо энэ бууж өгдөг энэ хэлбэр ингэж сурсан хүүхэд энэ хосын харилцаанд одоо яаж харагддаг вэ гэхээр эхнийх нь мэдрэмжээ залгидаг те уурлаж одоо маргалдахгүй байхын тулд юу гэдэг хэлмээр байгаа ч дарнаа хэрвээ би хэлчих юм бол энэ хэрүүл маргаан ихснэ тэр хүн гомдчихноо те за одоо юу гэдэг ингэнэ тэгнэ гэл ингээл зөндөө олон тэр хүмүүсийг бодоод тэгээ яадаг вэ гэхээр өөрийгөө дараад тэгээд өөрт дотор нь болохоор гомдол үлддэг. Маргаан одоо тэр маргаан ингээ өнгөрчлөө шүү дээ. За хэрүүл байсан бол за хэрүүлээс айсан бай гэж бодъё. Тэгээ тэр маргаан өнгөрчлөө. Өнгөрцөн байсан ч гэсэн ингээ дараа нь одоо ингээ те уург болцсон хойноо те тайвширцсан хойноо тэрийг ингээ би бол тэр үед чинь тэгж ботсон байхгүй юу гэд ингээ илэрхийлчих бас чаддгүй. Яагаад гэж одоо би ингээ өөрийгөө л илэрхийлэх юм бол дахиад нөгөө яриа гарч ирэл дахиад нөгөө хэрүүл болно. Тэр нэг өсөнтөө те чи мэдэрч байгаа хэлмээр байгаа те ингээ түгшиж байгаа одоо ингээл эсвэл бол эсрэг бодолтой байгаа бүх юмаа чи залгиж байгаа гэж боддоо. Тэгэхээр энийг гадагшлуулаг учраас чиний дотор л үлдчихэж байгаа. Тэгэхээр чи маш их юмыг тээж явна гэсэн. За хоёр дахь нь яах вэ гэхээр 50 байхыг өөрөөсөө илүүд үздэг. Ерөөсөө 50 байвал л одоо ингээл болчих юм гэж ойлгоод байдаг. Ямар ч асуудлыг шийдэхгүйсэн ч хамаагүй. Тэ? За нэг мөнгөний асуудал дээр би одоо ингээд нөхөртөө жоохон маргаан үсэлтэй би тэгнэ үгүй би тэгнэ. Үгүй наатах чи ингэх ёстой. Үгүй энэ сард ингэж тэгэл ингээд ингээ маргаан үсэл тэ. Тэгэл одоо тэр маргаан үүсэн ч гэсэн тэгж жагаад нэг шийдвэр гаргах ёстой байтал үгүй. Зүгээр л уурлахгүй л байх нь чухал. Тэгэхээр чи өөрөөрөө шийд. Тэг чи өөрөөрөө бол. Өө надаас асууж яадаг юм. Өө би юугаа мэддэг гэдэг ч юм уу тэ нэг юм. За тэгэхээр хос хамтрагч тэ харилцагч 50 байвал л би зүгээр байна гэж өөрийгөө ойлгоод байдаг. Тэгэхээр нөхөр нь хэрвээ ингээ уртаа ороод ирвэл тэрийг тайвшруулах нь чиний үүрэг болчдөг. Яасан бол оо яна яагаад уртаахан болоо алиута энэ за хоолой яасан чи амар гэлтэй ингээд энэ зүйлийг хийгээд идэг гэсэн үг байхгүй. За хэрвээ хүүхэд нь одоо нэг те тухгүй байх юм бол бас л одоо тэрийг зохицуулах гал яасан алуу би яах вэ гэлтэй ингээд гүгэддэг. Тийм учраас ерөөсөө өөрийгөө хоошин тавина. Энэ амьдрал дотроо өөрөө амьдрдаггүй болчдөг байхгүй. Тэгэхээр яах нь вэ гэхээр бусдын хэрэгцээ шаардлагыг л биелүүлж өгöd яваад идэг хүн. Нэг өсөндө чи бусдын хүсэл мөрөөд хэрэгцээ шаардлагыг биелүүлж амьдрдаг. Чамд өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл тэр үдийг дуу хоолойч байхгүй. Тэр дуу хоолой гарахгүй байгаа үед хинч чамайг ойлгохгүй. За гурав дахь нь яадаг вэ? Би ойлгож байна гэдэг зүйлийн хамгийн муухай төлбөр. За энэ зүйл нь юу вэ? Би ойлгож байна тий. Дандаа чи бүгдийг ойлгодог. Тэр хүнийг уурсныг ч ойлгодог, тэр хүний гомцсныг ч ойлгодог, тэр хүний дургу байгааг ч ойлгодог. Ингээл яв. За энэ бол гаднаасаа харагдах юм бол яг харагдах байдал нь бол маш ухаантай тий. Ийм уян хатан за айгу төвчээр тий. Бусдыг ойлгодог, сайхан сэтгэлтэй гэдэг. Ингэж харагддаг. Үнэн ингэж харагддаг. Тийм учраас яах вэ гэхээр тий. Чи энэ зүйлийг өөрчлөхгүй л тэр зүйл тэр хүмүүс чамаг энэ угаасаа төвчрт юм чи энэ угаасаа ухаантай юм чи наа ч угаасаа хүн ойлгох юм гэж чамд тэр нэг юм авчрал цацчил байх болно. Харин чи тэднийг бүгдийг цуглуулаад нөгөө тий спонж шиг өөртөө шингээж аваад ингээл одоо тий дотроо юм хүндүр мэдрэлтэй байна. Гэтэл ийм хүмүүсийн дотор нь байгаа мэдрэмж нь ямар байдгийг маш их ганцаардал. Маш их хоосрол. Заастаа үнэхээр их үл тоогдож байгаа мэдрэмж хинч иш болж байгаа тий ерөөсөө ингээд сонсогдож ойлгохдоогүй мэдрэмж ерөөсөө дотор чинь чамд үлдчихэж байгаа гэдгийг л аюулсаа ойлгох хэрэгтэй. За дээрэс нь яах вэ гэхээр маргаанаас цогтдаг. За ямар нэгэн яриа эхлүүлэнгүүт л тэгээ чи ингээд хилдэх гэхээр л ингээд хоолой чинь зангирал эсвэл толгой дотор чи ямар ч бодол орж ирэхээ болиол ингээд би чи ерөөс айл эрт тэр хүний ингээд баг мимиктэй ингээд гаднах байдлыг уншаал за аюул гэл ингээд бэлэн байдалд өөрийгөө ингээд бэлтцсэн ингээд бэж идэг байгаа. Яаж хамгаалах уу гэж бэлдсэн байж байгаа. Тэр хамгийн сүүлд нь юу болдог вэ гэхээр тесрэх хурааж хаад нэг өдөр тесэрдэг. За ихэнх эмэгтэйчүүд энийг амар хийдэг заяа. Тэгэхээр энэ нь юу гэдэг вэ гэхээр шүү дээ. Би ерөөсөө ингээл залуугаасаа бол би тесчихсэн, би төвччихсэн. Одоо бол би тесэхгүй гэлтэй нэг юм 30 гараад 40 гараад одоо нэг midlife нас руу ороод ирэхээр ингээл хүн чинь тесэрч штэ тий. Хүн худлаа юмыг өөрийнхөө хүсээгүй зүйлийг 1 жил, 2 жил, 3 жил, за 5 жил, 10 жил тэгээд энэ тесрэн штэ. Тэгээ энэ тесрэлтэй яаж гаргадаг вэ гэхээр салъя.
Тэгэхээр яах нь удаан тиссний дараа гинт тесэрч уурлах. Эсвэл бол бүр огт юм мэдрэхэ болдог. За. Ингээд дуусах юм байна. Ийм байдалд ордог. Би чинь бүр унтардаг. Хажууд нь ингээд нөхөр чинь суугаад та хоёр инээжсэн ч гэсэн чинь дотор чинь тэр инээд нь үнэхээр чамд мэдрэгддэг. Бүх зүйл байгаад байдаг. Гэхдээ дотор нь амар хоосон мэдрэмж. Гунигтай. Тэгэхээр эний чинь одоо нөгөө өөрөө л гаргаж илэрхийлээгүй те энэ олон жил дарчихсан байгаа учраас нөгөө хүн ойлгох ямар ч боломжгүй. Чи нэг ч удаа эсэргүүцэж өөрийнхөө төлөвөг дуграагүй шүү дээ. Тэгэхээр чамайг болоод байгаа юм байна. Манай энэ хүн угаасаа ийм, манай энэ хүн угаасаа тайван, манай энэ угаасаа ийм төвчээрт, манай энэ угаасаа ингээл айгүй хүн ойлгодог сайхан сэтгэлтэй гэл ингээд ойлгоц учраас тэд нар чи чамайг ингээд яаж байгаа бол гэж бодохгүй шууд л ингээл юмаа гаргаж идэг. Гэтэл чиний дотор юу болж идэг гэхээр маш их тэр ганцааралтай хоосрал тэгэл ингээл бүх юм болоод тэгээ сүүлдээ чиний бие чинь дийлхэ болдог байхгүй. Бие чинь дийлхэ болдог. Тэгэхээр энэ бол чи угаасаа ийм хүн гэсэн үг биш. Чи угаасаа л одоо зарим хүн тэгдэж би угаасаа хүүхэд байх юм байсан. Тэгээ би угаасаа л ийм зантай хүн. Би угаасаа л ийм тайван хүн гэл. Би угаасаа нэг тийм олон юм ярих дургу мургу гэл. Айгүйх ингээд зан аран шин юм шиг яриад байдаг. Гэхдээ энэ чи яг үндэ зан аран шин гэсэн үг биш. Зүгээр л чи хит удаан тиссний ч үрдэн байхгүй. Хит удаан тиссэн. Тэгээ чи хүүхэд байхасаа тисэж эхэлсэн. Магадгүй бас нэг ийм тохиолдлууд байдаг те. Энэ нь юу вэ гэхээр чамаг одоо ингээд загж магндгүй ч гэсэн те их чахыг чинь одоо ингээд ээж аав чинь те ингээд одоо буруу зүйл хийхээр амар шитгэж мэтгэж байгааг харж байгаа үед бас хүүхэд ингээд хайдаг. Ингэж болохгүй юм байна. Би урдаас нэм хэлж болохгүй юм байна шүү. Тэгэх юм бол яг энэ шиг намайг ингэх бах та. За тэгэхээр бүх зүйл дээр ингэж буулт хийж, зайлгэж, тисэж, твчж байгаа те. Тэгэхээр энэ ингээд яг харилцааг хатгалж үлдээд байгаа юм шиг санагддаг юм. Нэг юм харилцаагаа авраад байгаа юм шиг санагддаг байхгүй юу. Гэтэл уг нь олвол те яг эрүүлэр бол те шарахгүй бол яах вэ гэхээр үгүй тэмцэж байгаа чамаагүй нэг шийдвэрт хүрэх нь айгүй чухал шүү дээ. Тэр нэг болохгүй байгаа зүйлээ аль нэг талаар нь ингээд нэг талд нь гаргах нь айгүй амьдралд одоо те тийм жинхэнэ харилцаанд чинь амьд харилцаанд хэрэгтэй зүйл байхгүй. Гэтэл ингээд хатгалаад тисэл буулт хийгээд байна гэдэг чинь үнэндээ бол ерөөсөө харилцааг хатгалаад байгаа зүйл биш байд юм аа. Энэ буулт бол ерөөсөө юу ч хийдэггүй. Юу ч засдаггүй. Юу ч ойлгомжтой биш байдаг. Тэгээд бас юу ч өөрчлөлтгүй зүйл. Харин яадаг гэж? Харин энэ твчж байгаа хүн өөрийгөө алдаал дуусдаг. Тэгээд эцэст юу гэдэг гэж? Хин чамайг тэг гэсэн. Тэг чи хэлэхгүй яасан юм? Чамайг хэлэхгүй байгаа чи хин ойлгох юм? Ингээл дуусаа. Тэгэхээр өнөөдөр өөрөөсөө асууя манайхаа те энэ гурван асуултыг та нар маань өөртөө ингээд тавиад бүр үнэхээр ингээд бодоод үзээрэй. Тэгэхээр би хосын харилцаанд те магадгүй чи эрэгтэй ч гэж болно, эмэгтэй ч гэж болно те харилцаанд яг юу ярих гэхээр л ингээл те тэрийгэ залгиад идэг вэ. Яг юуны тухай ярих гэхээр л тэрийгэ би ингээд залгаал те ингээд хэлж болохгүй юм шиг санагддаг вэ гэдэг зүйлийг өөрөөсөө асуугаарай. За хоёр дахь нь болохоор би тайван байх нэрээр одоо тийм ингээд уургүй, чимээгүй, тийм ингээд муухай аашгүй. За ийм байх нэрээр юуг тисэж үлдээд байгаа вэ? Тэгээ тэр нь засагдахгүй байгаа. Тэр нь дахин тавтагдаад байгаа. Тэ? Гэтэ чи дандаа тисэх хэрэгтэй болоод байгаа тэр зүйл чи юу вэ? За гурав дахь нь болохоор сүүлд би хизээ өөрийгөө одоо юу гэмдэ хамгийн сүүлд би хизээ өөрийгөө одоо ямар харилцаанд айгүйх гина гэдгээ мэдэрсэн бэ. Ямар харилцаанд алдчихин гэдгээ аягүй сайн мэдэрсэн бэ. Ийм хүмүүс байдаг байхгүй. Гадуур ингээд ажил дээрээ найз нөхдийнхөө дунд болохоор амар ингээ өөрийгөө хэлж мэлэл илэрхийлж те. Би хэлдэг хүн гэж яваад байдаг. Гэтэл яг нөхөртөөгөө ярихаараа л тийм биш. Ярилцах хүсэлгүй. Яриад ч ойлгохгүй. За би л тийсээ. Манай энэ ууртай хүн иймэрхүү зүйлүүд болоод идэг. За эсвэл бол зарим нь юу гэхээр яг хүүхдтэйгээрээ яахаа мэдэх болждаг. Тэгэл тандаа бууж өгдөг. За ээж нь л тэгж. За ээж нь л ингэж. Гэ хүүхдтэй хатууч үг хэлж чадахгүй те. Хатуу гэдэг нь заавал одоо нөгөө муха доромжийн тэр зүйл биш шүү дээ те. Бас зарим тохиолдолд бид нар чи хил хязгаартай хандах хэрэг гардаг шүү дээ те. Ядтал хүүхд чи ингээ өдөржингөө утсаа авахад байгаа тохиолдолд бид нар хил хязгаар тавхаас аргагүй болдог. Тэгэхээр тэр мэрийг хөтл ингээ за ингээ лаавал нөгөөч уйлаад он уурлаад он тэгэл орж чачаад он гэдэг ч юм. Тэгээ одоо ингээ гомдоод одоо тийгэмч гэдэг юм те. Нэг иймэрхүү байдлыг бас айгүй хийдэг. Тэгэхээр өнөөдөр миний энэ ярьж байгаа яриа хинт зориулагдсан бэ гэхээр те хосын харилцаан дээр гэж би илүү төлхөө яриад байгаа шүү. Яагаад тэгэхээр энэ бас орхигдолтой холбоотой те өмнөх миний ярьжсэн зүйлтэй холбоотой зүйл байхгүй. Хосын харилцаан дээр хэрвээ чи бууж өгдөг нь байгаа бол
дууга хураадаг нь байгаа бол чи твчтгэн байгаа бол те энэ бол чиний бага настай холбоотой юм шүү. Тэгэхээр хүүхэд байхдаа бол чамааг энэ твчдэг, чимээгүй байдаг, дууга байдаг те ингээд нэг юм бусдыг ингэж аялдаг те энэ зүйлүүд чинь аварж исэн юм аа. Харин одоо бид нар насанд хүрсэн үед энэ зүйлийг тэрчгээр нь ингээ хэрэглээд байх юм бол энэ чамааг аврахгүй. Чи өөрийгөө алддаг тэр зүйл рүү оруулдаг юм аа. Тийм учраас бага настай маш олон зүйл холбоотой байд юм шүү.